Пиццагаад орох юм уу? Чикен орох юм уу? Солонгос хоол руу орох юм уу? Чикен орох юм уу? За том охин маань хичээлийн амралт, сургуулийн амралт болсон учраас охиноо бас баярлуулад гадуур гарч явна. За мэдээж кино үзэх гээд өргөө кино театр орсон байгаа. Дархны өргөө синема орсон байна. За дараа нь тэндээсээ гараад за дархан их дэлгүүр буюу дархны одоо их дэлгүүр рүү орж жалж уул юм авлаа. Чаашлаад охид бас ангийнхан найзтай хамтдаа явж байгаа. За ингээд тоглоомын талбай орж сонирхож бас энэ хоёрыг нэлээд тоглуулад хамтдаа бас тоглож бас галтгоо хүүхдийн галтгоо могоонд бас ингээд хоол унд хийгээд бас охтуудтайгаа тоглолоо. За ер нь бол хөдөлмөр заслан дээр одоо ийм хөөрхөн одоо бас хүүхдүүдэд охтуудад зориулсан ийм хөөрхөн гадгаа хийж бодож байгаа. Энэ хавар одоо 4 сарын 10-аас эхлээд одоо бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ. Хөдөлмөр заслан хөдөлмөр хийн. За тэгээд тоглоно. За гой одоо сүү цагаа, тараг сүүгээ найзуудтайгаа тоглоно. За багш байна. Хөдөлмөр заслангийн багш маань өдөрт бас хүүхдүүдэд 2 цаг хөөрхөн хичээл ном заана. Ингээд одоо хөдөлмөр засланд агаар салхинд одоо манай Дархан хотод хараа голдоо байрлах энэ сайхан хүүхдийн хөдөлмөр засланд ирж хүүхдүүд чинь тоглож за агаар усанд байж сүү тарган дээр байж за эрдэм номаан сурж ингээд байх нэ 6 сарын 1-ээс одоо хүүхдүүд аавна гэж бодож байгаа. Гэхдээ одоо энэ бол дөнгөж ихний мэдээлэл учраас та бүхэн бол одоохондоо сонсоод байж байгаараа тэгээд дараа гүнзгий сайн мэдээллүүд бас та бүхэнд оруулнаа. Ямар учиртай хөдөлмөр заслан бай хүүхдүүдэд ямар ажил хийх вэ гэдэг хүүхдүүдэд хөрхөөн таарсан одоо жижигхэн хүлэмжинд жоохон ногоо усалдаг ч юм уу. За тэгээ нэг хөрхөөн одоо тий өвчүү толгойн толгойг нэг жижигхэн хуухалдаг ч юм уу. Ингээд Монгол аж ахуй гэдэг Монгол зүйлийг бол хүүхдүүд таниулна. Хөдөлмөр жоохон сургана. Найз нөхдөд нь цэвэр агаар сайхан бие биедрийн сэргэн Д витамин авахгүйн за морь унана. Тий гадуур дотор уулын аялал хийн, ууланд алхана, багштайгаа тоглоно. Багш нь хөрхөн математикийн хичээл, за монгол хэлний хичээл орно. За тэгээд орой ундахт нь багш нь сайхан үлгэр ярьж өгнө. Өглөө хүүхдүүдэд босгоод бүгдэнд нь гимнастик дасгал хийн. За хүүхдүүдэд ээлжлээ сайхан дуу авьяасын үзнэ. Ингээд их хөөрхөн хөдөлмөр заслан хийх санаатай байгаад байгаа. Тэгээ одоо ойр зүрийн бэлтгэл ажлуудаа 4 сарын 10-аас эхлээд хийж эхэлнэ.